За тэрийг бол яг өөрөө за би яг ста нэр өсвөр нас руу явж ин да, ингэж ин да, тэгж ин да гэдэг тийм ямар ч мэдлэг байгаагүй. Ямар ч тааш нэг юм өөрчлөлт ороод байна л гэж явдаг байсан. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ өсвөр насныханд биш, харин өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан бяцхан зөвлөгөө өргөе. За энэхүү хүргэж байгаа зөвлөгөө бичлэгийг өсвөр насны дээрх байсан миний бодлоор ээж аваагаар тэр үед манай ээж аав буюу манай гэр бүлийнхэн надтай хэрхэн харьцдаг байсан талаар өөрийн туршлага дээр үндэслээд бяцхан чухал гэсэн зөвлөгөөнүүдийг өгье. Миний туршлага дээрээс гэх юм бол миний яг 12, 13 насны дээрээс эхлээд миний бие болоо сэтгэл зүйд бол маш ингээд хүчтэйгээр өөрчлөлт бол гарч исэн. За тэрийг бол яг өөрөө за би яг ста нэр өсвөр нас руу явж ин да, ингэж ин да, тэгж ин да гэдэг тийм ямар ч мэдлэг байгаагүй. Ямар ч тааш нэг юм өөрчлөлт ороод байна л гэж явдаг байсан. За тэгж жагаад миний нэг амар том давуу тал нь юу байсан бэ гэхэлэр ээжтэйгээ амар сайн ярилцдаг. Одоо ярилцдаг гэхээс илүүтэйгээр манай ээж амар тийм сайн сонсогч байсан байгаахгүй одоо бодоход. Тэгээ сургууль дээр юу болно одоо өсвөр насны яг тэр хүүхэд чинь болвол яг нөгөө хүрээлэн гэхээр яг сургуулийн л байж тарна штэ. Одоо багш болоод ангийнх нь хамгийн чухал тооцогддог нь гэх юм бол сургууль дээрх орчин. Сургууль дээр юу болж ийн надад ямар мэдрэмж төрсөн бүгдийг нь очиж ээжтэй ярьдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд яг өсвөр насныханд зөвлөгөө өгдөг болсноосоо хойш өөрийнхөө туршлагуудыг бүр нэгнийггүй ингээд бодож үзсэн. Би ерөөсөө өөрөө айгу тийм мундаг тий одоо ээж аав дээр очиод ярьдаг ийм тийм нээлттэй хүүхэд бас байгаагүй юм билээ. Тэрний суурийг нь манай гэр бүл буюу одоо хамгийн том нөлөө үзүүлсэн нь манай ээж өөрөө байсан юм билээ. Манай ээж өөрөө амар тийм сайн сонсогч байж чадаад тэгээд одоо тэрнийх нь аргаар одоо хүүхэд одоо өсвөр насны хүүхэд буюу би өөрөө яг тэр арганд нь ингээд ороод явчихсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт өгөх зөвлөгөө гэх юм бол эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ маш сайн ийм сонсогч байгаасай гэж хүсэж байна. Одоо хүүхэд танд одоо төрж байгаа мэдрэмж хүүхэд тань төрж байгаа мэдрэмж ерөнхийдөө л бид нар бүгдээрээ хүн учраас сэтгэл хөдлөлийг мэдэрч идэг. Энэ сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад маш сайн сонсогч байгаасай. Энэн дээр ерөөсөө нэгдүгээрт нь зөвлөгөө өгөхгүй. Зүгээр л сонсох. Сонсож дуусныхаа дараагаар өөрийнхөө бодлыг маш зөөлөн гэдэг юм шууд чи тийгин энэ бол чиний бурууч гэдэг юм уу. Ерөөсөө тийм өнгө аясаар хэлэхгүйгээр мэдрэмжийг нь сонсож дууссан бол би ингэж бодож байна. Чамд ийм мэдрэмж төрсөн юм уу? За би тэгвэл би ингэж нэг бодож байна ч гэдэг юм уу. Ингээд ийм нээлттэй найз шиг ингээд ийм өнгө аясаар яриул хүүхэд ингээд явандаа танд ирээд ингээд бүхэл зүйлийг ярьдаг болчихно. Хүүхэд болоод ээж аавын хооронд хан үсгүй нээлттэйгээр ярилцахад амархан болдог. За хоёр дахь чухал зөвлөгөөний хувьд гэх юм бол аюулгүй орчин бүрдүүлэх. Аюулгүй орчин гэхэлэр магадгүй та ингээ хүүхдээ байх шүүмжилдэг ч гэдэм үү, загиндаг, зэмлдэг ч гэдэм үү. Одоо тэр чинь хаана болдгоо гэхэлэр гэрт болдог штэ. Гэрт л ингээд хүүхдээ загнах, зэмлэх юмнууд асуудалгад гардаг штэ. Тэнгүүд арай нэг өөр орчинд сольж үзэж болно. Эсвэл ингээд тухтай ярилцдаг нэг юм цагч гэдэм үү, ярилцдаг нэг юм буланч гэдэм үү, иймэрхүү юм гаргachвал арай илүү зүгээр юм билэ. Манай ээжүүдийн ярилцдаг байсан зүйл нь юу вэ гэхээр дийлэнхтэй бид ингээд гадуур дэлгүүрээс явж явахтаа ч юм уу, хоол хүнсний материалаа цуглуулж явахтаа ч юм уу, айгу тэгж ярилцдаг. Тэгээд хоорондоо тэрэндээ амар дуртай. Одоо ингээд жижигхэн зүйлээсэн ч гэсэн хоёул ингээд хамт дэлгүүр гарах уу, хоёул хамт тийшээ явах уу гэдэг юм уу нэг нэгээ тим юмд айгу урайлсан юм өнгө аястай болчихлоор одоо тийм тархинд шууд тийм сууж байгаа байхгүй. За би ээжтэйгээ тийм юм руу явах юм бол ээжүүдийн хооронд тийм яриа үүснэ. Тийм яриа үүсгэхлээр би ээжээсээ ийм зөвлөгөө авч болно. Тэр нь надад аюулгүй байдаг. Тэнгүүд гэрт нэг асуухад арай нэг өөр байгаад байна шүү дээ. Яг энэ дээр аюулгүй орчин бүрдүүлэх маш чухал гэдэг. Одоо тийм шүүмжлэлгүй өөрийнх нь бодол мэдрэмжийг хүлээж аван шүү гэсэн нэг тийм орчин бүрдүүлэх хүүхдийн хувьд бол маш чухал гэдэг. Гурав дахь арга бол нээлттэй ярилцахад туслах асуултууд. Одоо бодоход манай ээжийн хамгийн ийм зөвүүн арга нь бол ийм хөнгөө асуултаар надаас ингээд асуучдаг. Одоо анги дээр нь ямар хөө байсан, эсвэл одоо манай ангийн хүүхдүүд ингээд нэг хоёрыг нь таньдаг. Бүгдийг нь бол танихгүй шүү дээ. Нэг хоёрыг нь таньдаг. Нэрээ тэр яасан, тэр нэг сурлагын тэгж байгаа гэсэн, тэр нэрээ зүгээр юу ч гэдэг юм. Ингээд нэг яг миний эргэн тойронд найзуудыг маань ч юм уу ингээд нэг асуухлаэр хүүхэд одоо миний тухайн юм бодлоор ингээд өөр ирэхгүй гаргаж ирээ ярьцдаг. Нэрээ тэгсэн чинь тэгээд ингэсэн чинь ингээд тэгсэн байхгүй юу гэдэг ч юм уу. Ингээд нөгөө ээжтэйгээ илүү ингээд нээлттэйгээр ярилцаад эхлэх тэр суурь нэгтгэж тавигдсан.
айгүй тийм хөнхөө ингээд асуултаар эхлүүлэнгүүтлээ яриа бий болохдоо эцэст нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр ингээд зөвлөгөө бүгдийн сонсож дуусж байгаа ард нь зөвлөгөө өгж байгаа хамгийн сүүлд нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр миний охин ээжтэй бүх зүйлээ яар. Ээж нь ерөөсөө загнахгүй. За ерөөсөө гэж хэлэхгүй л дээ. Тэгтээ ямар тач хамт шийдлийг нь хайна. Би чамд зөвлөж өгнө. Юу нь зөв, юу нь буруу гэх мэтчлэн би чамд хэлж өгөх учраас ямар ч юмыг нуулахгүйгээр ээжтэй үнэнгээр нь хэлээрэй гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ би бүхэл одоо тэр хүүхдлээс юм чинь ингээ бүхэл зүйлээ ингээ ярьцдаг. Нэг жижигхэн асуулт гараад ирэх юм бол тэрэн дээр нь дөрөөлөл өөрөө нөгөө амаа нэгээл ингээл ярьцдаг. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцах одоо яг ярилцаж ингээд дадаагүй ээж аавууд байх юм бол энгийн асуултаас эхлэх нь бас хамгийн үр дүнтэй арга байт юм билээ. Зүгээр л өнөөдөр ямар байсан бэ? Ангийн багш нэрээ зүгээр үү? Ойр тэр хичээл нь яаж ийн? Гэх мэтчлэн зүгээр иймэрхүү жижигхэн асуултаас эхлээд хоёрын хооронд яг хамгийн жижигхэн одоо суур гэж хэлж болно шүү дээ. Ярилцах тийм юу тавигдана, суур тавигдана. Тэрний дараагаас илүү бодол мэдрэмж, цаашид яах төлөвлөгөөч гэдэг юм ингээд яриад явчих болно. За дараагийн нэг арга бол итгэлцлийг бий болгохын тулд нууцыг нь чандлан хандгалах. Одоо магадгүй гэр бүлийг дийлэнхтэй ингээд хараад хахад хүүхдүүд ээжтэйгээ илүү ярилцдаг, ээжтэйгээ илүү ойлголцдог, ааваасаа нэг жоохон айдаг байдаг штеп. Эсвэл магадгүй эсэргээрээ аавтайгаа амар ярилцдаг хэрнээ ээжээсээ нэг жоохон айдаг ч гэх юм уу. Иймэрхүү нэг гэр бүлийн хооронд нэг жижигхэн хан байдаг штеп. Нэг одоо айжина гэдэг чинь нэг хүндлэл байгаад байгаа штеп. Тэрэн дээр магадгүй хүүхд чинь өөрт тань ингээд яг итгээд ярьсан тэр зүйлийг гэр бүл дотроо ил гаргаж ирэхгүй. Одоо ээж ингээд зөвхөн ээжтэй бол ээжтэй ингээд зориулаад ярьсан зүйлийг нь аавд нь ч юм уу одоо нөгөө магадгүй дүү мөн ингээд мэдсэн байх юм бол тэр хүүхэд ингээд дотроо эмзэгэлдэг ах чинь ч юм уу ингээд мэдсэн байх юм чинь бол ингээд эмзэгэлдэг. Зөвхөн танд итгээд ингээд нууцаа ярьсан бол тэрийг нь зөвхөн хоёрын хооронд байлгахаар зөвхөн тэр зүйлийг хоёр хойлохнаа байж ахта ярилцдаг ч юм. Ингээд яг хүүхэд дараагийн нууцаа хэлэхэд ингээд бас суур болж өгдөг. Одоо яг дийлэнхтэй эцэг эхчүүдээсээ нуух юмнууд одоо амар их болж эхэлж байгаа шүү дээ. Өсвөр насны эхлээд яагаад ингээд юмаа нуудаг вэ гэхээр би ингээд буруу хийсэн байх вэ? Одоо буруу хийсэн бол аав ээж хоёр намайг ингээд загнана ч гэдэм үү. Иймэрхүү юмнаас хамгаалах эхний арга бол нууцыг нь чандлан хадгалах. Харин дараагийн арга бол шийдлийг хүүхдтэйгээ хамт хайх. Энийг миний яг туршсан нэг туршлага дээр гэх юм бол мэдээж нөгөө хүүхэд учраас мэдхгүй зүйл маш олон байгаа. Хин нэгнтэй яаж харьцаа бас мэдхгүй байгаа. Хинтэй яаж найзлахаач бас мэдхгүй байгаа. Нөгөө анхан шатны юмнуудаа хийцэн байгаа шүү дээ. Одоо нээлттэй ярилцах, тэр асуултуудтайгаа хариулаад ингээд ярилцъя гэж автгаа. Тэнгүүтээ нууцаа хадгалуулсан байгаа. За тэнгүүтээ аюулгүй орчноо бүрдүүлсэн байгаа. Гэх мэтчлэн ээж аав маань ингээд намайг нээлттэй сонсдог ч гэдэг юм. Иймэрхүү зүйлийг ингээд алт тухамсарч суудсан. За тэгэнгүүт яг нэг асуудал гарч ирэнгүүт миний хувьд яасан бэ гэхээр хамгийн ихэнд найзыгаа хайхаас илүүтэйгээр ээжигээ хайдаг. Одоо магадгүй багштаа загнуулсан ч гэдэм үү, анги дээр нэг хүүхдтэй маргасан ч гэдэм үү. Гэх мэтчлээ одоо нөгөө яг сургуулийн орчинд яг ямар нэгэн жижигхэн асуудал гарч ирнэ штэ. Тэрийг ингээд би яахаа мэдгүй байх юм бол хамгийн ихэнд ээжигээ хайдаг. Тэгэнгүүт ээж маань за яг тэгж гэж хэлэхгүй. Шууд бол тэгж хэлдэг. Ерөөсөө зөвлөгөө маяг. За яг юу болсон юм? Чамд ийм мэдрэмж төрсөн юм уу? Чи яагаад ийм сонголт ингээд гаргах болсон юм? Гэл ерөөсөө гэл ингээл ерөөсөө сонсож жагаад за миний бодлоор ингээд хийчихвэл зүгээр юм болов? Хэрвээ би чиний оронд байсан бол би тэгж хийх байсан баха. Тэгтээ чи надаас ингээд өөр хүн штэ. Гэх мэтчлэнгээр нөгөө нэг юм шийдлийг хамт хайдаг. Тэнгүүд одоо би нөгөө тэр нэг асуудалд орцсон би чинь ээжийн нэг юм хажууд тарих ороод ирэнгүүт ямар ч ээж ингэж зөвлөгөө өгч байгаа маань яг бодит байдал дээр ингэж болсныг би бас өөрөө мэдж байгаа. Тэгээд нөгөө юм хоёр талыг эргэцүүлж байгаа нөгөө шийдвэр би бас өөрөө гаргадаг. Тэнгүүд ээжийн зүгээс зөвлөгөө өгнө. Тэгтээ сонголтыг надад үлдээдэг. Тэгэнгүүт нөгөө нэг би шууд ээжийнхаа сонголтоор тэр шийдвэрийг гаргасандаа биш. Ээжийн тарих надад зүгээр л зөвлөгөө өгсөн. Харин тэр сонголтыг гаргасан бол миний тарих. Ингээд хоёр давуу талыг бий болгодог. Тэгээд ямар нэгэн асуудал гарч ирэхэд хүүхэд таныг хамгийн эхлээд хайдаг болно гэсэн. За хамгийн сүүлийн арга болох үйлдэлээрээ нөлөөлөх. Энэ бол хамгийн үр дүнтэй арга. За одоо жишээ нь одоо ч гэсэн манай гэрт яг өсвөр насны дүүтэй болдог зүйл нь одоо яг авсан юмаа
буцаагаад байранд нь тавихгүй. Одоо энэ баг айл болгонд байгаа гэж би бодож байна. Авсан юм а яагаад байранд нь тавьж болдгүй гэх мэтчлээ одоо ингээд нэг юм хүүхдтэй байнга өгүүлжидэг өгнүүд эдэн штэ. Энийгээ та өөрлөгөө анзаарч үзсэн үү? Би нэрээ авсан юм а буцаагаад нэг удаа байранд нь тавихгүй байж үзсэн бил. Иймэрхүү нөгөө жижиг зүйлсийг хүүхдүүд өдөр тутамдаа нүдэн дээр харж байгаа учраас яг тэр харж байгаа тэр зүйлээрээ хүүхэд ингээд дадал болгочдөг. Хэл яриан дээр, үг үйлдэл дээр ингээд хүүхэд ерөөсөө л яг ээж аавынхаа толин болчдөг. Дийлэнхтэй эцэг эхчүүд гэдэг штеп би чиний сайн сайхны төлөө би чамайг бодож ингэж гэл ингээд айгүй их ингээд зүйлийг үгэлдэг. Тэг хүүхэд яг тэр өглөлт биш 100-ны бараг 80-аас 90 орчим хувь нь юу гардаг вэ гэхлээр ерөөсөө л үйлдэлийг харж ингээд үлгэр дуурайлал авчдаг. Та 1000 сайхан ингээд чиний төлөө гэдэг ч юм уу эсвэл ингээд үнэн үхтэй сургамж айлцсан ч гэсэн хүүхэд таны үйлдэлийг хараад дуурайж идэг. Эцэст нь гэж хэлэхэд таны үгээс илүүтэйгээр үйлдэл хамгийн чухал байдаг учраас өөрийнхөө үйлдэл дээр анхаарал үзээрэй.